Амьдрал хөөж нутгаас гараад 20 гаруй жил өнгөрчтэй. Хүний төрж өссөн нутаг ус гэдэг нас нэмхийн хэрээр улам бүр сэтгэл тодорч зүүдэнд ирдэг юм байна. Тугал хариулж гүйсэн тоодгорхон хүүхэд насыг минь толтондоо шингээж хадгалсан цэцэг нор. Цэнгэлтэйхэн залуу насны минь цэвэр арвин дурсамжийг эрг хөвөөндөө эгнэгт мөнхөлсөн цэцэг нор. За би 1966 оноос 1970 онд Эрдэнэ сумын 4-р анги төгсөөд Чандманд очиод 3 сар сууж байгаад буцаад Эрдэнэд очисон чинь манай аав тэмээ авцсан байсан. Тэгээ тэмээ малмаа санагдаа. Тэгээ аавтайгаа тэмээ марлаж ирсэн. 2 жил тэмээ марлажгаад баригад дэвж манай аав хийгээд тэмээгээ буцаага өгсөн. Тэгээ баригад дээр байж чи самбуу гэдэг нэг өгсөн. Тунгалаг тамир гэдэг ном хацаад уншиж байсан. Тэр номыг авч уншаад тэрнээс хойш би номонд их сонирхолтой болсон. Тэгээ янз янзын ном одоо сэргээ салгадж ирчихлээ. Янз янзын зохиолууд их авч уншиж байсан. Тэрнээс болсон яасан мэдэхгүй. Мен дээрээ би Монсулда манай чигээ байжсэн чи гів гэдгийг шүлэг өчмөр санагдаа. Тэгээ шүлэг дээр дижихсэн юм аа. Тэгээ шүлэгнүүд бичээл ингээд яагаад вэ? Хүмүүнд уншуулаа болж гэн нөхтэй зэрэг болж байгаа юм байна. Овоо гайгүй болж байгаа юм байна гэдэг. Тэгээд өсөн. Тэгжээснээс гів гэдгийг би аав ээжийнхээ тухай нэг дуу хийчихье гэж бодоод. Тэгээ ёстой шүү гэдэг дуу хийгээд. Би ер нь Монсул дээрээс харуулж сууж байгаа. Тэгэл ер нь юм энэ бичиж болоод байх юм байна гэж бодоод тэгэл өгсчүүлийн нэг дадууд нь тэмээнд цуг явж явахтайгаа ярьжсэн хууч яриануд миний санаанд тод байсан учраас би тэднээсээ бүгдийг сайхан энэ номонд оруулж утсан. Миний хоёр дүү тэрнийг үзчихээд ах энэ ном болох юм байна гэж надад хэлээд ном хийж өгсөн. Ах нь их баяртай байна. Бага анги төгсчөөд ном бичээд ном хүлээж авчаа нэг өний юм болов баг зүүлж байгаа шиг санагдсан. За өөхөх энэ номын үсээ минь Эрдэнэ хотод мөндөг болсон. За баярлалаа. За найзах одоо ном бичиж гаргасан нь одоо баяр хүргэе. Цаашдын уран бүтээлч гэсэн өндөр амжилт хүсье. За номын цагаан байн ажил төлөв болтугай. Ухааны талаа номоос ихтэй гэдгийг ухааны өндөр номыг бүтээсэн Самбаттай баяря. Тэгээд ухаан бол их номтой жоорой гэсэн юм. Аргийнхаа найзууд яруудыг харж байгаа. Сайхан хүсээрээ. Номын баяр. Амжилт. За хани минь одоо ном бүтээх үйлс нь маш том хувь нэмэр оруулсан мөөгөдөө маш их баярлалаа. Миний дүү мөөгийн маань редакторч гэсэн байгаа шүү. Тэгээ манай энэ номын бэлтгэн баярт минь хүрэлцэн ирсэн бүх найзуудаа баярлалаа. Тугал хариулж гүйсэн тоодгорхон хүүхэд насыг минь толтондоо шингээж хадгалсан цэцэг нор. Цэнгэлтэйхэн залуу насны минь
цэвэр арвин дурсамжийг эрэг хөвөөндөө эгнэгт мөнхөлсөн цэцэг нуур. цэцэг нуурын хөвөөндөө тоглож надж өсөлөө одгийн усаар сэлбэгсэн цэцгийн хэлбэртэй нуурна төрсөн нутга хараад Ойнээс хойш улам их тохиол найрглал бичиж байгаарай. Ингээд номын цагаан буюу бэлтгэх болтугай гэж одоо найрлаа. За найзтай орон нутгийн өндөр юм. Гоё ном гарсан байна баярлалаа. Баярлалаа. Ирүүл каптаа сайтай мөхөх үү? Намын цагаан буюу явах болтугай. Энэ үгээр үзүүлж яваарай гэж үгүй яа. Тэгээ хадуу мобитэй суугаад намаа бичиж яваарай гэж яа. Тэгээ Бичиж байгаарэ. ирүүлэх болтугай. түмэн однороо жаргая Цамтай хороодоо цал буусан тоглох бидний найзууд мань цог юмрын дэлгэрээрээ ар шамжийн хитэн амдуудаа ахан дүүшиг найз нарын минь асралт сайхан хорвоо минь алтан суганда ивэгээрээ Бороотой хуртай дэлхийдээ бүжигт наадад цэнгэлэг буянтай хитэн буур найз минь бурхан тэнгэр өршөөгөөрэй. Сууд нэрсэн шиг үнтэй сэтгэл нэгтэй найзууд минь сасан гэсэн санаа нийлэн амьдарцгаая.
тэр үед манай ээж бэгжтэй суужсэн бэгжж үгүй нэг энэ хүн дээр намар тэмээ хайх гэж явж байж. Тэгээ явжээс чи энэ хойд энэ ягаан дээр нэг янгир байж хахаар буудаад нэг тэг зөвсгөр буудаад хайсан чи цаашаа гарыг орчих. Тэгэл орой өдөртөө явж говьор баахан явж байгаа. Тэгэл орой буцаал ирж ясан чил. Яг энэ нэг янгир буудсан чинь хажуу руу нэг цагаан дээлтэй хүн ирэл морийг татаад байсан гэж. Тэгэл чи морийг өтөх гэж гэсэн чинь морийг аяа ягаад чөтөрлөөд морийг өгцөн гэж байгаа. Тэгээд төөд явж чи бууг гэсэн буугаа гэсэн гэж байгаа. Тэгэл гэртээ ухаантай ухаагүй юм очижсэн. Тэгэж очицгаал маргааш нь тэр гшаав юмын цуглуулсан чи морио хойш нь харуулаад хойшилдоо чөтөрлөө хайцсан. Бууга дэшээ жоох хариж хугацгаа хайцсан. Тэгээ ихтэй очижсэн энэ ахыг өндө чи бас том хайрх ингээ гатлаад ингээд энэ хараатаад гараа явжсэн гэсэн. Ийм соёлын төвхтэй газар тань. Манайх ч одоо энэ хойдлын тэр харагдж байгаа юуны цаадарлуу усчгээ тэрөөд бид нар гарч нэдрэнгийн нуруунд гарч явж байгаа наашаа тэрөөд гарч ирж мадаа цагаан үсэн затгаж аваад тэгэл буцаал шуумадаа хойдод гараад иржсэн. Манайх ч одоо энэ үгээр их нутгалж ясуу. Манай дүүнэр бол одоо бүгд л тэр гамбалтаас хахгуулаад одоо энэ ахрын аам зуулмууч одоо энэ үгээр бүгд нутгалдаг. Ийм улсууд тэр ээж уулгээ тэр юун дотор бодон дотор харагдж байгаа. Тэр чи одоо манай нэг баян таврын цаатлын нөгөө юутай хүнд одоо энерги өгдөг нөгөө ламын агуу магаа гэж байдаг. 7 тогоо 9 тогоотой тийм мундаг одоо манай Монголын манай нутгийн гадуудлын тайрхан байгаа юм. Тэгээд наадад нь одоо баян тавраа ногоо могоо тайрсан. Янз янзын ногоо тарьдаг манай аймгийн чинь ногооны газар байгаа. Манайх ч тэгээд одоо би ч одоо Багдад сургуулиас гарч ирээд энэ баг зарман гэдэг харагдж байгаа. Энд ч одоо манай аав тэмээ авчихсан. Мал баргадын дарга байж байгаа. Дэлгээлтээр намын илгээлтээр тэмээ аваа гараад ирсэн. Тэгээд энэ тэмээтэй энэ баг зарман гэдэг чинь хамгийн анх хэл тэмээ мадлаж эхэлж илээ. Баг зармангаас цаашаа 7 тэгээ баяаргаас цаашаа бургасны улаа юм тайрхан. Тэгэл өөрчлөх юм бол хой тараат, дун тараат, ур тараат гэх 3 хараат бий. 3 сайхан гэд нутаг бий. Эдгэрэнгийн нуурч тэндээ бас эдгэрэнгийн нуурч би одоо 7 ходог малтаж гаргаж илүү да. Тэгж малтаж гаргаж одоо малаа авсуулж нүүж явжсэн. Усауртай тийм л газартаа ходог малтай яах юм бол сайхан бэлтвэртэй гоё газар байт тийм үү. Энэ хараа таархан гэдэг энэ өндөр уулч одоо янзын хоолоос харагддаг тийм газар. Дээр үед нэг гүгсэнгөө юугаа 3 км алдчихад. Тэгээ олохгүй хайгаад байсан. Энэ хараа таархны чи орой дээр сууж тэр хорон шар гэдэг дурангаар өмнө би нэг бодлогын усан дээр 3 адуу нус сууж байхыг олж ирсэн гэл. Тийм төвхтэй энэ чих өндөр хайрхан байгаа энэ хараа таархан гэдэг чинь. Энэ одоо зад цуд болоод нэлээ хуурдчих. Тэрнээс энэ урдлын энэ хараатай чи ардлын энэ хөнгө энэ доотлын энэ салаамалаа чинь нулил янгэр ирж ичдэг. Энэ биднээсээ сууж байгаа гэж одоо дээр бөхсчүүл одоо ханг хийдэг байж байгаа холгойч ягаа ингэ нэр өгчихсөн. Тийм хайрхан байгаа юм да. За ингээд ханыхаа бичсэн дууны шүлгэнд аялгау оруулаад Филиппинийхэн зураг авалтаар Алтан сайхан нутагтаа ирээд 3 гол Эрдэнэ аваанд зураг авалтаа хийгээд одоо сүүлчийн зураг авалтаа цэцэг нуурынхаа хүү өндөр хийгээд маш сэтгэл өндөр байна.
аавын дууны юг дэмжиж байгаа хүүхдүүдээ дүүнэртэй зураглаж дуулж байгаа дүүнэртэй бүгдөөнд нь маш их баяртай байна. Маш өндөр сэтгэлтэй явж байна. Нутагт маань гар маш цөөхөн удаа бороо нэлээд гандуухан байна. Бороо орохгүй олон хонцсон байсан. Орчин бороо маш сайхан зөөлөн бороо орж тусаадаг маань бид нарыгаа маш их тааламжтай хүлээж авч баярлж байгаа. Баярлаж нутгийн ард түмэн маань ч гэсэн хур бороогоо хараад маш их баярлж байгаа. Тэгээ нутгийн минь тус авдаг ард түмэн маань маш баяртай биднийг хүлээж авч байна гэж бид нар маш өндөр сэтгэлтэй байна. 5 сайхан хүүхэдтэй 5 хүүхдийн маань өөр ач зээнэр маань одоо бүгдөө нийлээд хөргөн бэр бүгдөө нийлээд бид гэж одоо 20 хэдүүлээ болсон өнөр өтгөн гэр бүл байгаа. Өөр хүүхдүүдээ гадаа ингээд аав ээжээрээ юунд дэмжлэг үзүүлж аав ээжээрээ байнга хайр халамжаа үзүүлж идэхэд нь маш их баярлж явдаг шүү л гэж хэлээ да. Маш өндөр сэтгэлтэй нутгаас одоо сайхан амьдрна гэж бодоо явж ирсэн. Тэрэнд хүрээд сайхан амьдрч чадж байгаа. Сэтгэл хөөрөөд одоо хамт явж байгаа хүмүүстэй ч гэсэн баярал талархснаа илэрхийлгээд баярын нулимс гараад болохгүй.
За тэгээд хани минь дуугдуулж гэж байгаа загд очиртаа тэгээд азаа хин мөг хоёртоо өстой игэл бараа амьдралтай бид нарыг дэмжиж ингэж сайхан яасанд нь эхэлж уулсан цагаасаа эхлээд би уйлж гад ярьж чадахгүй баярлаад хүлээж авч ийм сайхан юу яаж яах гэдэгт нь баярлаад хэлэх үг олдохгүй байна.
манай цэцэг нуур одоо биднээс энэ өдрийн хажуугаар гараад ирдэг ногоо нуур хоёрыг ч одоо холбоотой нуур гэж дээхэн үе доогуур холбоотой байдаг нуур гэж ярьдаг. Тэгээ хойд ногоо нуурд унс холбоотой хоёр бэрөө энэ цэцэг нуурын хөөг гарч ирж ясэ гэж хөгчүүл тэгж ярьдаг байсан. Би ч одоо энэ цэцэг нуурын хөөөн дээр манай мадын чойн цэцэг нуурыг баригатын юун дээр мадын хэмжээл байж идвэсэн. Энүүгээр ч Тугуул Монгол хариулаад ирэхээр тоглоод их л явж байсан. Тэгээ би энэ цэцэг нуурынхаа юуг бодож явдаа энэ цэцгийн гэлбэртээ цаашаа одоо ус ихтэй намайг байхад цаад шугаа ороогоод яадаг гэсэн тэр нь авчиг харагдаад энэ цэцэг харагдаад тийм гоё юу төрдөг байсан болоод би энэ нуураад энэ дуунд оруулсан байгаамаа. Би цэцэг нуурын хөвөн дээр одоо тоглол наадаж үзсэн. Тэгээ дуундаа би булгын усаар цэцэг нуурын хөвөн тоглол наадаж үзлээ. Булгын усаар сэлбэгдсэн цэцгийн хэлбэртэй нуурдаа гэж одоо шүлгэндээ бичиж оруулсан байгаамаа. Багасаа л цэцгийн хэлбэртэй нуур манай сумынхан ч гэсэн цэцэг нуур гэдэг. Тойроод их цэцэг ургадаг болохоор зарим улсуудаа цэцэг нуур гэдэг юм аа гэдэг. Зарим нь голдон цэцэг ургахаар цэцэг нуур гэдэг юм аа дээр үед ургадаг байсан гэж ярьдаг. Миний юугаар бол булгын ус нь урсаж ирэл цэцгийн ишин болоод тэгээ цаадаашаа илүү гарсан навчин шиг харагддаг байсан учраас одоо булгын усаар гэдгийг оруулсан юм байна. Цэцэг нуур барьгаад гэж энэ хойно. Цэцэг нуур барьгаад гэж энэ хойно байгаад би одоо хүүхднээс энд хөр тугал хариулж тэгээд наадад тоглож тугал голцоо хариулаад наадад тоглож дүү болоод Ганбаатаргийн найзтайгаа тугал хариулж л өссөн газар та багасаа ш. Тэгээд шүлгэндээ одоо булгын усаар сэлбэгдсэн цэцгийн хэлбэртэй нуурдаа гэж улсууд шүлгэндээ тэгж оруулсан байгаа. Тэгж оруулаад бит улсуудын яриа нь бол ухтай иргэн тойрон цэцэг ургадаг болоод цэцэг нуур гэдэг байсан гэж. Зарим нь болохтой голдоо дээр цэцэг ургадаг байсан гэлээ. Тэгээд цэцэг нуур гэд нэр өгсөн гэлээ. Гэж ярьдээ. Би бол булгын юугаар яагаад яг тэрнээсээ болж цэцэг шиг алдсаас харахад цэцэг шиг хэлбэртэй болохоор цэцэг нуур гэд нэр өгсөн байна гэж булгын усаар сэлбэгдсэн гэдгийг оруулсан юм да. Одоо битэрч 40 хэдэн жил ханилчлаа. 5 сайхан хүүхэд гаргаж өгсөн. Миний хүүхдүүд одоо ингээл битэрт туслаад ингээл явж байгаад би баярлж бас манай Монсол компани эрхлэгч мөнгө жаргал та их баярлж байна. Дэмдэж мөнгө чөлөө өгч явуулж байгаа. Тий. Ингээ яваад ирээ гэдэг. Филиппинд явахсаа та ийм яагаад гэсэн мөнгө өгөөд замдаа хоол моолны мөнгө хийгээрэй гэж мөнгө өгөө. Тэгээ юу яасан? Чөлөө өгсөнд баярлж байна. Нутгатаараа сайхан бай. 2 хонлоо. 2 хоногт одоо бороо засарахгүй гэт хонжээр гэлдэгсэн. Одоо тэгсэн чинь биднээсээ 2 дахь хоног дээр зөөл намираа сайхан бороо орж хонлоо. Тэгэлгүй ах баг залуу насндаа энэ нуурыг өөгөр яаж яасан. Тэгэл энд чи адуу хурм аллаа явжсэн. Энэ аваарч үргэлжил явжсэн. Тэднэр бол үргэлжил энэ тэгэж явж энэ энүүгээр явж хахад би тэгэж явжсэн даа гэд өнгөрсөн газараар бодоод явжлаа. Одоо ээж аваартаа ингээд цуг ингээд аавынхаа дууны Филиппинд ингээд орж явж байгаад их баярлж байна. Тэгээ ээж аваараар их бахархдаг, их мундаг хүмүүс байдаг. Манай ээж аваараа ер нь бахархаж шүтэж явдаг. Хинээс ч илүү ээж аваартай хайртай шүү гэд хэлээд та хоёртой хязгааргүй хайртай урт наслж үр ачид нартай олон жил хамт байгаарай гэж хэлээ да. Ээж аваар нэр нь юугаараа мундаг хүмүүс юм бэ? Юуг нь онцолж. Тэгээ та нарыг харж байхад бас айгүй гоё хүмүүжил сайтай аахгүй юу? Ер нь яаж үсгэж хүмүүжүүлсэн юм? Ер нь манай ээж аваар
намайг хэлэх тийм зодод загнаж ерөөсөө үзээгүй. Тэгээд ер нь аясаараа л бид нар хүн болтсон. Цаанаасаа яагаад нэг цаанаасаа мундаг хүмүүс. Хүүхдүүдээ бүх хүүхдүүд нь мундаг хүүхдүүд байдаг. Манай ээж аваа хоёр бол бид нар эрүүл байгаараа эрүүл их байж юу шүү эрүүл байг. Өөрөө мундаг хүүхдтэй ч болохоор ч тэгдэм үү гэж зөв байнг тэг гэж нэг өдөрдөж заадгүй. Эрүүл мэндээ сайн гарч эрүүл байд гэж ер нь цагтаа хүүхдүүдэд. Бага энэ аваар би хон нариулж юу яаж явдаг байсан. Хон нариуллал уулын ороод гарч унтаал жоохон дүүнэрээр хоноо эргүүлүүлцгээл тиймэрхүү гоё дурсан цтай. Энэ нуурын усанд сэлгэж ийн гээд буланд нь очиж хэвтэл хүчиртэй усанд хэвтэл цорой цав цагаан юм гэртээ очивол тиймэрхүү дурсан байдаг. Тэгээд ах トゥ гэр бүлийнхаа хүмүүст хязгааргүй хайртай шүү тайдтэй. Сайн мундаг хүмүүс шүү гэж хэлээд эрүүл инх байгаарай гэж хүссэн. Эрүүлээ бол тэгээ болно. За тэгэхээр хонгор нутгаас энэ ард хөргөн болж орсон юм байна Тий. Тэгээд анзаарч хаад их өөр юмсыг сайхан гэр бүл байна. Тэгээд тэр болгон бас хадам хөргөдүүд бас юм байдаг ч хөө. Тэгэхээр ер нь аав ээж бас л их сайн ээж байгаа гэж бодож байна. Тэглгүй яг хөө манай хадам аавч хөрч юм бол ястаа мундаг хүмүүс. Хүний хүүхд гэж ерөөсөө тийм ялгар үзэх юм байхгүй ерөөсөө яг л хэл хүүгөл хэлдэг. Хүний хайрлах сэтгэлтэй. Дандаа тийм зөөлөө хэлдэг. Гатуу. Яг ойлгох гэдэг бол сэрий юм шүү дээ. Энийг гасчаараа гэхгүй. Би ч амар өргөдсөн сэтгэлтэй. Яг ерөнхий тойрон ах түүнэн ч гэсэн сайхан хүмүүсэд болохоор тэгдэг юм уу? Байгаль бодж явдаг шүү дээ. Яг ойлгох гэдэг бол. Сайхан мэддэг шүү дээ. Юусаа гараад нааш явнахэр сэтгэл хөөрвөл тэгэл. Явцаар авгаал. Одоо тэдэнд 90 жил болох гэж байна. Нутг руугаа явъя. Нутгалтаа очил даа байл. Манай ээж аваа шүү дээ. Тэгээ ах トゥ дөрөв төрсөд нь юусаа аюу зансаатай. Тийм болохоор ингээд хүнийг татах энергитэй байдаг байхгүй. Тэгээ нааш явгаар их сайхан санагддаг юусаа дандаа. Яг өөрөө төрсөн нутаг хэмжээ санагдаж байгаа юм шиг. Өөрийнхөө төрсөн нутгийг дайраал тэгэл эндэрдэг ах дүнэрээр нордог. Дандаа тийм үнтэй нийтж сайхан цайлган сэтгэлтэй хүмүүсүүд болохоор их дуртай байдаг да. Манай хадам аавч хоёр бол өөртөө бурхан шүү хүмүүс. Би бол төрсөн аавч их л боддог. Тийм байна да. Хандаа юм чи. Миний ханч болстон мондох шүү дээ. Ёохоо мундаг. Бүх юмар сүүний эзэгтэй ява хань ижил эцэгхийн зүүн мөжлөх л гэж боддог. За баярлалаа. Танай гэр бүл аз жаргал хүсье. За баярлалаа. Та хоёр ч гэсэн ажлын амжилт хүсээд бас ийм сайхан клипний зураг авалтанд яваад ийм сайхан бас нөхөрлөл үзгээд явж байгаа та хоёртаа бас аз жаргал хүсье. Амьдралд нэрүүлгийг хүсье да.
Миний гүшин нутгаа санаад байна уу да? Амьдрал хөөж нутгаас гараад 20 гаруй жил өнгөрчтэй. Хүний төрж өссөн нутаг ус гэдэг нас нэмхийн хэрээр улам бүр сэтгэл тодорч зүүдэнд ирдэг юм байна. За миний сайхан нутгийн нэг сайхан дуу орчих та. Аршан болсон урван голоо авин төрсөн хангаа хартны усан мэлтэтсэ ятанота Тугал хариулж гүйсэн тоодгорхон хүүхэд насыг минь толтондоо шингээж хадгалсан цэцэг нор. Цэнгэлтэйхэн залуу насны минь цэвэр арвин дурсамжийг эрг хөвөөндөө эгнэгт мөнхөлсөн цэцэг нор. Цэцэг норын хөвөөндөө тогдож надж өсдөө